Тэр сая бид бүхэнд нэг жоохон зарим нэг хэсгийг нь сонслоо шүү дээ, тий. Тэр үндсэн хууль гэж ер нь ямар номыг хэлдэг вэ гэдгийг би та бүхэнд эхлээд маш энгийнээр тайлбарлая. За. Үндсэн хууль гэдэг энэ ном бол Монгол улсын иргэн болсон хүн нэг бүрийн хувьд бол хамгийн чухал ном. За, бүх ном чухал. Гэхдээ тэр дотроосоо маш онцгой чухал ном гэж байдаг. Чингис хааныхаа түүхийг мэдэх үү? Чингис хааны түүхийг чинь тайлбарлсан дараа үеийнхэндээ ингээд танилцуулсан тэр номыг Монголын нууцд очоо гэж байна. Тэр ном маш чухал Монгол хүнд. Тэрэн шиг адилхан Монгол улсын үндсэн хууль гэдэг бол маш чухал. Тэр үндсэн хууль дээр монголчууд яаж амьдрах ёстой гэдэг тэр хэм хэмжээг заасан байдаг. Та хэд ингээд хоорондоо ингээд тоглодог байх та тийм ээ? За, өчигдөр ямар тоглоом тоглосон? Волейбол тоглосон уу? За, волейбол тоглоход чинь тодорхой юм дүрмтэй тий? Тийм. Гол зураасны гадаа гүйж гарангутлаа дахиад бөмбөгөө зөхөж болохгүй тий? Тэгэхээр тэр чинь ингээ волейбол тоглоно гэдэг чинь тэр тоглоомны дүрм биш дээ. Яг тэрэн шиг адилхан энэ томчууд энэ нийгэмд амьдарч байхдаа бас юм дүрмтэй байдаг. Өөрөөр хэлбэл том хүн одоо яадаг юм байгаа бурхурш. Том хүн ингээд гараа дасахаар явж байхдаа нэг машинтай хүн явж исэн чинь би чиний машиныг унаа гэд шууд нөгөө хүнийг буулгаад машинаа унаад явж болохгүй үстэй. Тэр чинь хориотой тий? За тэрэн шиг адилхан энэ Монгол улсын том хүмүүсүүд болон бид бүгдийг ингэж зохицуулж байдаг тэр бүх юмыг бичсэн хуулийг тэр номыг Монгол улсын үндсэн хууль гэж байна. Тэгэхээр бүх юм бол тэр хуулийн дагуу тэр одоо ном дээр бичигдсэн үсэг үг өгүүлбэрийн дагуу явах нь тийм үү? Төрөний нөгөө тоглоомын дүрм гэдэг шиг. Тэгэхээр тэр тоглоомын дүрмийг та бүхэн маш энгийнээр сайхан тайлбарлсан байгаа. Тэр номыг бол үндсэн үлгэр